Өдөрч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийн ээлж ичийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Амьдрах сайхан те. Хүний ертөнцийн мэдрэхүү мэдэрч, харж, сонсож, амталж, хайрлаж, дурлаж, найзалж, нөхөрлөж, сайндаж, муудсан ч амьдрах сайхан. Орчин тойрондоо сайныг түгэж, үр хүүхэд үргэлжлэх ирээдүйдээ үлгэрлэн дуурайх баатар нойж амьдрах сайхан байлгүй яах вэ? Баатар гэж яг хин юм бэ? Би, чи, та. Бид бүгд баатрууд мөн үү? Тэгвэл би танд харил. Мөн. Үлгэр домог кинон дээр гардаг супер баатрууд бусдын амийг авардаг шиг бидэнд ч бас бусдын амийг аврах боломжгүй. Өнгөрсөн жил автозан дээр гарсан ослоо сууж 660 бай маалцсан. Тэдний 60 хүүхэд. Хэн буруутай гэж согтуу, сагсуу, яарсан, унтсан, шахсан, зүрмэлсэн, гэрэлтэй, гэрэлгүйгээд хариуцлагагүй жолоочоо сууж энэ бүхс болдог. 660 дэндүүл тоо. 60 хүүхэд. Бараг 2 анги. Бүгдээрээ энэ тоо багасгах идэх үү? Тэдний амийг аварцгаая баатруудаа. Жолооны ард хариуцлагатай бай. Бусдыгаа хүндэлж дүрмээсэй. Өөрийн болон өрөөлийн амь нас эрүүл мэндийг боцшгүй аюулаас хариуцлагатай жолооч та хамгаалж чаддаг юм шүү. Та жинхэнэ баатар. Танд баяр хүргэе. Aju явбал аянда хүрэндээ. Баяр наадам амралт аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд жуулчид хулгайд эд зүйлсээ алдах амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 3531 бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг энэ оны эхний 6 сарын байдлаар 2760 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55.7%-аар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаас өнгөрсөн 2020-2021 онуудад COVID-19 цар тахлын нөлөөллөөс гэмт хэрэг зөрчлийн гаралт буурсан зэргээс шалтгаалж байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл хотод 2760 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс гудамж талбайд 785, гэр орон сууцад 965, олон нийтийн газарт 492, аж ахуйн нэгж үзүр үйлчилгээний газарт 26 болон бусад газруудад хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Хулгайлах гэмт хэргийн гаралтыг дүүргүүдээр ангилж үзвэл нийслэл хотод Баян зүрх, Сонгой хайрхан, Баянгол дүүргүүдэд ихээр үйлдэгдэж байна. Иргэдийн анхаарал болгоомжгүй гэр орноо эзэнгүй орхих, цаад цураг муутай байдлыг ашиглан орон байрны хулгаан гэмт хэрэг ихээр үйлдэгдэж иргэдэд их хэмжээний охирол учруулж байна. Хулгайлах гэмт хэргийн гаралтыг дүүргүүдээр ангилж үзвэл нийслэл хотод Баян зүрх, Сонгон хайрхан, Баянгол дүүргүүдэд ихээр үйлдэгдэж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдал нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдлийг дагуулдаг. За Сонгой хайрхан дүүрэг нь нийслэлийн асдагмал дүүрэг бөгөөд за 330 гаруй мянган орчин суугчдаагаас Сонгой хайрхан дүүрэгт цагдаагийн нэгдүгээрэлтсэн маань 18 хороонд 125 мянган гаруй иргэд орчин суугч ажиллаж амьдарч байна. За үүнээс цагдаагийн байгууллагад за хулгайлах иргэдийн өмчийн хулгай эсрэг гэмт хэрэг, за залилах төрлийн гэмт хэрэг одоо энэ жилүүдийн байдлаар өсөх хандлагатай байна. За эхний 6 сарын байдлаар тус дүүргийн хэмжээнд 402 одоо иргэдийн өмчийн хулгай эсрэг гэмт хэрэг бүртгэснээс 209 нь орон байрны эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна. За цагдаагийн байгууллагын хэмжээнд бол орон байрны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудаа урамшуулт эргүүлэг зохион байгуулж байна. За мөн дотооддоо хэсэгчсэн болон нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. За олон нийтийн цагдаа урамшуулт эргүүлэг өдөр болгон зохион байгуулж энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд нөлөөллийн аяныг өдөр тутамдаа байнга одоо хийж үйл ажиллагаанд хэрэгжүүлэн хөвчүүлэн ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан бол 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэх нь. Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулгад нэвтэрч, түүх соёл шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож, тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, уучрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэх нь. Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэх нь. За хаан үйлдвэрлэх цагдаагийн газрын 1-р хэлцэд 2021 оны эхний хагас жилийн байдлаар гулгаалгах төрлийн гэмт хэрэг 94 бүртгэгдсэн бол энэ оны хагас жилийн байдлаар 144 болж нэмэгдсэн. Хулгайлах төрлийн гэмт хэргээс уршин сэргийлэх чиглэлээр тус цагдаагийн хэлтс маань үе шаттай арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. За 2022 оны энэ жилийн баяр наадмын өдрүүд 7 хоногийн амралт байгаа учраас иргэд та бүхэн маань өөрсдийн эд хөрөнгө болон ундаг дугуй, тээврийг хэрэгсэл гэх мэт зүйлүүдээ өөрсдийн оршин сууж байгаа сөөх, харуул хамгаалтын байгууллагатай хүлээлгэн өгч, орон сууцны тагт хаалгыг найдвартай баталгаатай цоож бэхлэгээр бэхэлж харуул хамгаалтын ажилтнанд хүлээлгэж өгөх нь хулгайлах гэмт хэргээс таны эд хөрөнгө хулгай далтгаас урьдчилан сэргийлж байгаа нь хэлбэр болно. Иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг хааж, бүрэн төгжигдсэн эсхийг шалгах, их хэмжээний бэлэн мөнгийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд өөрсдийн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хамаатан садан найз нөхөд хөр шайлдаад захих, хөршийн холбоогоо сайжруулах шаардлагатай байна. Хуучин айл өрхүүд бие биетэйгээ сайн харилцаатай байсан ч одоо үед хөршүүд нэг нэгээ танихаа болсон нь их байгаа талаар иргэд ярьж байна. Хөршийн холбоо бол ерөөсө тасарсан шүү дээ. Одоо хажуу айлруугаач орох байсан, хажуу айлаач танихаа байсан. Тэгээд одоо хашаа байшингаа зараад одоо танихгүй усуд бий болцсон. Иргэд өөрсдөө хамгийн гол нь өөрсдийнхөө сонин сэрэмжтэй аюулгүй байдгийг хангаж сонин сэрэмжтэй байх хэрэгтэй хамгийн гол нь. Гэр орноо цааштай сургууль бүх бат байх хэрэгтэй. Хажуу айл байдаахтайгаа бас сайн хайцаатай байж бие биендээ итгэлтэй байж тэгж орон байраа аюу өсөн сэргийлж чадах байх та. Хөдөө гадаа явах тохиолдол гарахад хажуу айлынхаа хөршид одоо хэр захиж одоо хэд хоног яваад манай орон байр хандж байгаа гэж хөршийнхээ холбоонд одоо найдаж хэлнэ. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон байр тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, авт болон явган эргүүл, олон нийтийн байцаагч, нийтийн эргүүл, оюутан цагдаа нарыг ажилуулж байна. Урин дулааны улирал ирж амралт зугаалгын үе тохиож байгаа энэ үед иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж олон хоногоор амралт аял зугаалгаар явах тохиолдолд найдвартай хаалганы цоож, цонхны хаалт хийх боломжтой бол тохиолдол камер байршуулах, хөршийн хяналтын холбоог сайжруулж хяналт тавиулах, болж өгвөл гэр орноо эзэнтэй хүнтэй байдлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн байр орон сууц, суус өмчлөгчдийн холбоо, аж ахуй нэгж байгууллагуудын тэл хяналтын камерт үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баяр амралтын өдрүүдэд сонор сэрэмж хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар мэдэгдэл, айл өрх бүрт зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Амрын гэрээ үзэгчтэй ярилцах цаг болон эхэлж байна. Энэ удаагийн дугаарт гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга саранхүү хүүхдийн аюулгүй байдал, осол гэмтлийн талаар ярилцахаар ирсэн байна. Гэрээ үзэгчтэй юмудын мэд хүргэе. Хүүхдийн аюулгүй байдал, осол гэмтлийн талаар хүүхдийн эрхийг хангах талаар ер нь гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас ер нь ямар ажил зохион байгуулж байна вэ? За гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл нөхцөл байгаа хүүхдэд хүүхд хамгааллын үйлчлэгээ үйлчлэгийг одоо засгийн хэрэгжүүлэх агентлагийн хүрээнд одоо чигүүргийн хүрээнд хэрэгжүүлээд явдаг. За энэ хүрээндээ нэгдүгürt хамгийн чухал ажил бол бидний хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэхд бол төлөвлөгөө хаагаж одоо хамгаалах шаардлагатай хүүхд маань зүүрнүү гэсэн
тийм бодлогоор ажиллаж байна. За гэвч одоо эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг бол бид нар хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01-р тогтоолоор өгсөн одоо чиг үүргийн дагуу одоо хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд хамтраад одоо хамтарсан тушаалыг батлаад одоо 22 оныг дуустал хугацаанд бол 14 томоохон ажлыг одоо хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөөд эргэлтийг хангаж ажиллаж байна. Одоо тухайлбал бид нар 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлээд одоо 204 хорон чиглэсэн хамтарсан баг одоо тухайн хороонд одоо үйл ажиллагаа явуулдаг сургуулийн хүүхд хамгааллын баг өрхийн эмнэлэгт зөвлөн туслах ажлыг хийж мөн эрсдэл нөхцөл байгаа хүүхдийг илрүүлэх хүрээнд бол зорилттой 5 өрхийг сонгож хороо олгон дээр ажиллаад явж байна. За энэ хүрээнд бол яг эрсдэл нөхцөлд ороод байгаа үндсэн шалтгаан бол одоо 224 хороонд ажилласан 18 багийн дүгнэлтээс харахад ерөөсөө ахуйн осол гэмтэл их байна. Ахуйн архитекттай холбоотой одоо эцэгхийн харын хяналт сулаас болж хүүхд эрсдэл нөхцөлд орж байгаа тохиолдол бол дийлэх тохиолдол байна. Уран талааны цагт ер нь хүүхдүүд ер нь ямар төрлийн осол гэмтэл төлөвлөгөөтэй байна вэ? Сая ярьсан нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд бол бид нар одоо цаг үе улиралтай холбогдуулаад одоо үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа. За зуны хичээл сургалтын амралт эхэлж зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор дээр нь уран талааны цаг эхэлсэнтэй холбоотойгоор нийт хүмүүсийн одоо амралт аяллаа цаг эхлэлттэй холбоотойгоор бид нар өрсөн сэргийлэх ажлыг мөн онцгой байдлын ерхий газар зэгтэй ерхий газартай хамтран төлөвлөөр хэрэгжүүлж байна. За ер нь одоогийн нөхцөл байдал гэвэл одоо амралт эхэлснээс хойш хүүхдийн осол гэмтэл нэмэгдэж байна. Тухайлбал одоо ахуйн хүрээний осол гэмтлээс гадна аял зугаалгын явцад одоо эцэг эхчүүд томчууд маань хүүхдээ үл хайхраад одоо архитан цогтурч байгаа хоогоор нь одоо хүүхэд нь осол гэмтэлд өртөх, зам тээврийн осолд өртөх, усанд живэх зэрэг одоо тий сургаггүй одоо төөрөх, алга болох тийм ээ. Тийм ажлууд одоо асуудлууд болоод нэмэгдэж байна. За гэмтэл цовог судлалын үндэсний төв дээр бол 2022 он гарсаар үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчийн 36.5% нь одоо хүүхдүүд байна. Тэгэхээр эндээс харахад энэ бол үнэхээр өндөр тоо. За эндээс харахад бол ахуйн хүрээний одоо түлэгдсэн, өндрөөс унсан, юмд хавчуулагдсан, дарагдсан тийм ээ. Одоо жижиг зүйл, батарей залгсан зэрэг одоо ийм ахуйн хүрээний осол гэмтэл түүнээс үүдэлтэй өвчлөлийн тоо ингэж 36.5% хүрээд байгаа. Тэгээ эндээс харахад бол ерөөсөө эцэгхийн хаахрамжгүй байдал, харын халтгүй байдал, эцэг байх үүргээ биелүүлээгүй хүүхдийнхээ одоо аюулгүй байдлыг хангахгүй байна гэдэг дээр бол үнэхээр одоо ноцтой харамсалтай харагдаж байна. За хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар байгууллагын хүүхд хамгааллын бодлоготой байх, байгууллагын ажилтны хүүхд хамгааллын бодлоготой байхыг бол аж ахуйн нэгж байгууллага бүх байгууллагад одоо үүрэг болгосон. За энэ хүрээндээ бол мөн аж ахуйн нэгжүүд ч гэсэн одоо албан хаагчдынхаа хүүхдийн нөхцөл байдал одоо ар гэрийн нөхцөл байдал ямар байгаад одоо анхаарал хандуулж одоо тэдгээр чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж авч өгөхтэй. Тэгэхээр одоо танаа нэвтрүүлгээр дамжуулаад одоо хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын 43-ийн хэрэгжилтийн хүрээнд хэрвээ та байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага бол одоо албан хаагчдынхаа ар гэрийн судалгааг хийж одоо аюулгүй хүүхдийнхаа эрхийг хамгаалахад одоо аюулгүй байдлыг хангаж ажиллахад мөн анхаарч ажиллах ёстой гэдгийг одоо уламжлалмаар байна. Улсын баяр наад түндөгч байна. Бас унаач хүүхдүүдийг бас энд дурдахгүй бол бас болохгүй байх. Ер нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ер нь хүүхэд залуучууд хөдөлгөөний газраас ер нь ямар ажил хэрэгжүүлж байна. Тэдний эрх бас ер нь хангагдаж чадж байна уу? 2019-2021 онуудад цардахлын нөхцөл байдалтай холбоотой ер нь уралдаанууд хөнөгдөж тийм ээ зохион байгуулагдахгүй байлаа. За 22 онд цардахлын нөхцөл байдал одоо энгийн түвшин шилжсэнтэй холбоотойгоор ер нь уралдаан, баяр наадмад өргөн дэлгэр болох төлөвтэй одоо товууд гарсан байна. За гэр бүл хөх залуучдын хөгжлийн газраас бол хурдмаар уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд одоо хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд хэрэгжүүлээд явж байна. За нэгдүгürt бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдмаар уралдаанч хүүхдүүд болоод эцэг одоо уяачтай чиглэсэн зөвлөмжийг бол хөргүүлж байна. Хоёрдугаарт одоо хурдмаарны уралдаан болох одоо холбоотойгоор одоо урьдчилсан бүртгэлүүдийг одоо хийж байгаа. Бүртгэлүүдийг хийх хүүхдийн бүртгэлийг хийхэд
Хийхдээ бол одоо гэмтийн ослын даатгалд даатгуулсан байдал тийм ээ. Яг хүүхэд хуулийн шаардлага хангасан насндаа хүрсэн байдал, за эцэг эхээс нь зөвшөөрөл авсан байдал. Одоо өмнө нь одоо хурдмар уралдаанд одоо морь унж бэлтгэгдсэн хурдмарны уралдаанд орж исэн байдал гээд энэ бүхнийг бүртгэж авч одоо гарааны зохиогоос гарахт нь яг тухайн хүүхдээ бол картаар нь одоо өмнөх мэдээллүүдийг таньж, за дээр нь одоо стандартын хувцас хэрэглийг одоо бүрэн бүтэн зүүн өгсөн багт нь хяналт тавиад уралдаанд гаргаж байна. За 2022 онд одоо зөвшөөрөгдсөн хугацаанд бол 82 уралдаан одоо өнөөдрийн байдлаар зохион байгуулагдсан одоо програмд мэдээлэл бүртгэгдсэн байна. 3184 хүүхэд энэ уралдаануудад оролцсон байна. За уралдааны явцад бол 9 хүүхэд гэмтэж барьсан, үүний одоо 1 нь нас орсон байна. За эндээс харахад бол сүүлийн жилүүдэд одоо уралдаан зохион байгуулагдаагүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо уралдааныг одоо шинээр хурдмарны уралдаанд оролцож байгаа хүүхэд бүртгэлтнүүдэд орж ирж байна. Тэгэхээр энэ дээр юг анхааруулах гээд байна вэ гэхээр хүүхдийг одоо монголчууд маань эртнээсээ ихтэйд хурдмар уралдаанд оролцох одоо хүүхдээ эртнээс одоо бэлтгэдэг байсан. Бүр бага наснаас нь тий 3-5 наснаас нь ингээд морин доор байлгаж одоо номхон морио унуулж одоо ингэж хүүхдүүдийг бэлтгэж одоо ойрын зайд одоо уралдуулж одоогийнхаар бол бэлтгэл хийлгдэг байсан бол одоо өнөөдөр хурдмарны уралдааны нас нь хүрсэн байна гэж одоо хэний ч хүүхдийг хамаагүй одоо шүүрч аваад морин дээр тавихад бэлэн байгаа. Тэгэхээр одоо эцэгчүүдэд болон уяачдад хандж хэлэхэд бол хурдмар унах гэж байгаа хүүхдээ урьдчилж бэлтгээд аюулгүй байдлын сайн хангаад хамгаалалтын хувцас хэрэглийн бүрэн зөв өмсүүлээд аюул ослоос эрсдлээс өрсөн сэргийлэх ажилд одоо илүү их анхаараач л гэж хүсмээр байна. Ер нь унаач хүүхдүүдийн насны доод ангиллалыг 7 наснаас дээш байна гэж заасан гэдэг. Энэ яг Монгол улсад ер нь хэрэгжиж байна уу? 5-тай 6-тай хүүхдүүд ер нь морь унахын ер нь хэрэг гэдгийг. За мөн хурдан морь унахт нь тэр хамгаалтын хэрэгслийг нь ер нь бүрэн өмсүүлж уралдуулж байна уу? Үндэсний баяр наадмын тухай өмнөх үед бол 7 нас байсан. Одоо сая өнгөрсөн одоо 2-3 дахь өдөр баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдаж хурдан морьны уралдаанд одоо морь унах хүүхдийн насыг бол 8 болгож өгдүүлсэн байгаа. За 2013 оноос хойш хүүхдийг яг ингээд бүртгэдэг болсон цагаас бол ерөөсөд яг хуульд заасан наснаас доош насны хүүхэд бол нэг ч уралдаанд оролцоогүй. Тэгэхээр одоо 7 буюу түүнээс дээш насны хүүхэд оролцож исэн. За энэ жил одоо хуулийн шинжилэлтэй батлагдсантай холбоотойгоор 8 настай хүүхэд бол энэ жилийн одоо уралдаан тэмцээнүүдэд оролцоод явах. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ер нь хурдан морь унахыг хүүхдэд аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үздэг. Монголд энэ одоо хүүхдэд хэр ингэж аюултай гэж үздэг юм бол энэ хөдөлмөр эрхлэлтийн ер нь Монгол улс ер нь хэрхэн үнэлт юм бол? За олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжөөс гадна нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн сүүлийн 3 зөвлөмжөд бол Монгол улс ингээ бага насны хүүхдэд ингээд өвөл чилгаагүй хавар одоо цагт чилгаагүй одоо ингээд бага насны хүүхдийг хурдны морь унуулж уралдуулж ингээ эрсдэл нөхцөлд учруулж байгаа нь бол ерөөсөй байж болохгүй зүйлээ гэдгийг зүйлсэн. За гэвч одоо Монгол наадам ЮНЕСКОд бүртгэгдсэн. Тэгэхээр одоо Монгол наадам, Монгол уламжлалыг одоо хадгалж хамгаалахын зэрэгцээ яг энэ хурдмар уралдаанч хүүхдийнхээ эрхийг хамгаалах зайлшгүй одоо шаардлага үүссэн. За үүнийг үндэслээд бол бид нар 2019 оны засгийн газрын одоо 57 дугаар тогтоолоор өвөл хаврын хурдан морьны уралдааныг бүрэн хоригдсан. Тэгэхээр одоо өмнө нь одоо цасан дундуур хүүхд морь уралдаад унаад халтраад унаад энэ эрсдэл учирч ирсэн болоод одоо энэ 57 дугаар тогтоол гарснаар одоо энэ өвөл хаврын хурдан морьны уралдааныг бүрэн хоригдсан. За энэ бол маш том дэвшил болсон. Хүүхдийг одоо хүнд одоо хурдан морьны уралдаанд хүүхдийг ингэж уралдуулж байна гэдэг нь бол олон улсын байгууллагын зөвлөж байгаа бол үнэхээр хүнд хөдөлмөр. За мөн хүүхд одоо хөдөлмөрлөгийг хоригдсан ажлын байрны чагсаалтад бол өвөл хаврын хурдан морьны уралдаанд хүүхдийг хурдан морь унуулахыг хоригдно гэдэг бол давхар оруулаад өгсөн байна. За яг зөвшөөрөгдсөн хугацаанд бол хүүхдийг хурдан морьны уралдаанд оруулахад холбогдох одоо стандарт хуулийн насыг харгалзаад одоо уралдаанд зохион байгуулахыг бол хүүхдийн хөдөлмөрөө гэж үзэхгүй байна. Нэлцэн баярлалаа. Баярлалаа.
санхүүгийн иргэшээлээс гарах гэсэн туйлын хүсэл, асуудал амар хэлбэрээр шийдэх гэсэн таны бодлыг залливч итгээд отож байгаа гэдгийг битгий мартаарай. Итгэл бол бүхий л харилцааны суурь. Тийм ч учраас таныг залилахаар төлөвлөж буй итгэхэд эхлээд итгэлийг ч нь олж өгч гэмт үйлдэлээ гүйцэлдүүлдэг. Тэд яг л хүүхэд шиг гингүү царайлж настан буурлууд шиг ухаантай үгийг хэлэх болно. Тэд таны хүссэн бүх боломжит нөхцөлийг санал болгодог. Тэгээд дараа нь таны хурааж олсон чөрөнгийг амтрахын зоогддог. Залливч, хоорон эхлэгч нарт таны ямар өвчин зовлонтой, ар гэрт чинь ямар асуудал тулгарсан огтоос хамаагүй. Таны хэн байх нь ч тэдэнд хамаагүй. Та тэдний хувьд жирийн л нэг өгөөш. Тийм учраас эргэлзэж байгаа бол үйлдэл бүх хий. Тэдэнд боломжийг битгий олгох. Ятгах тусам нягтал. Ятгах тусам нягтал. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмтэрэг 5523 бүтгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3140 буюу 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Хаавал дүүргийн цагдаагийн нэг төрөлцөд гадаад улсаас гар утас, тээврийн хэрэгсэл хямд үнээр оруулж ирэх. Байр орон сууц хямд үнээр авч өгнө гэж залилуулсан иргэд гомд гаргасны дагуу мөрдөн шалгааллаа явуулахад 2021 оны 9 сараас 2022 оны 5 сарын хугацаанд эрэгтэй 27 настай зээн бусдад онц хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмтэрэг үйлдсэн болохын тогтоогдсон мөрдөн шалгааллага явуулж байна. Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх, бараа материалаа цахимаар худалдан авах нь цаг хугацаа хэмнэх давуу талтай хэдий ч нөгөө талаас иргэд хувийн мэдээлэлээ хамгаалах, гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж хянуур хариуцлагатай хандах нь чухал юм. Иргэд та бүхэн альва нийгмийн харилцааны талаарх болон хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлээ нэмэгдүүлэх, өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагын найдвартай их сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авах, тухайн иргэн аж ахуй нэгж байгууллагатай заавал холбогдох, хаяг байршил болон үйл ажиллагаа явуулдаг эсхийг шалгаснаар залилах гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм а. Экологийн цагдаагийн албанаас зэрлэг амтан ба ургамлын аймгийн ховорцсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц болон хэргийн газрын үзлэг хийхэд эд мөрийн баримт цуглуулах, бэхжүүлэх, сэдв сургалтыг Лондонгийн амтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтөй хамтран энэ оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эхний 2 өдрийн сургалтаар бол ер нь яг барууны болон яг одоо энэ Их Британд хэргийн мөрдөлтийг яаж хийдэм бэ? Тэр дундаа одоо зэрлэг амтны хууль бус худалдаа одоо ан ингээд хулгай ан хийгдсэн байхад хэрэг дээр очиод ингээд нотлох баримтаа цуглуулахдаа яаж цагдаа хүн ажиллах ёстой юм? Тэднийд ямар одоо арга юу багаж хэрэгслүүдийг хэрэгэлдгийг тэгээ тэрийг бас яаж хэрэглэх үү гэдэгтээ бүр туршилтын төр хийж ингэж үзүүлэх байж байгаа. Тэгээд мэдээж манай цагдаа нар бол өөрсдөө тэрийг хийдэг хүмүүсүүд байж байгаа. Зүгээр ялгаа нь гэвэл ер нь барууны орнуудад энийг ямар төвшөнд хийж гэн манахаас илүү юм уу ямар юм тэ хэрэгэлдэг багаж хэрэгсэл нь юу байна тийм ээ. Тэр бүгдийг бол эхний 2 өдөр суралцсан. Дээр нь мэдээж манай Монгол улс бол зэрлэг амтан ургамлын ховорцсон одоо зүйлийг хамгаалах олон улсын конвенцэд худалдааны эсрэг тийм олон улсын конвенцэд орсон улс байж байгаа. Тэгэхээр энэ одоо утгаараа манай цагдаа нар хууль сахиулах байгууллагын хүмүүсүүд бол энэ конвенцийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр олон улсад яг зэрлэг амтны хуулиас худалдааны байдал ямар байгаа юм бэ гэдэг чиглэлээр бас хүмүүсүүдэд ажилтнуудад мэдээлэл өгөх юм. Үлдсэн 3 өдөрт нь бол бид нар илүү одоо шүүхийн нотлох баримт дээр ажилладаг судалгааны хүмүүсүүд буюу манай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн дотоод хэргийн их сургуулийн генетик одоо тэр одоо гарын хуруу тэргээд одоо ДНА дээр ажилладаг тийм хүмүүсүүд за мөн одоо Монгол Улсын их сургуулийн бас генетикийн чиглэлийн судлаачдад ингээд хичээл заана. Зэрлэг амтад тэдгэрийн идэрхтэн бүтээгдэхүүний хил дамсан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмтэрэг зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, албаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү сургалтад экологийн цагдаагийн алба, аймаг дахь цагдаагийн газар хэлтсийн экологийн асуудал хариуцсан болон нийслэлийн дүүрэг дахь газар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар нийт 94 албаагч хамрагдсан юм а. За энэ сургалтын ач холбогдлыг экологийн цагдаагийн албанаас харахтаа Монгол улс өөрөө сайдсан шагсаалтанд нэгдээ орсон байдаг. Сайдсан конвенцэд за энэ конвенцэд нэгдээ орсныхоо хүрээнд тэр конвенцийн хүрээнд заагдсан тэр амьтан ургамлуудыг хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг.
Тэгэхээр энэ амьтан ургамлыг хамгаалах, за Монгол улс дөрөв ховрны ховор тооцогдсон амьтан ургамлуудыг хамгаалж олон улсын түвшинд эрх зүйн байдлыг нь хамгаалах үүднээс за экологийн цагдаагийн албыг 2020 онд байгуулсан. За үүнээс хойш энэ алба бэхжүүлэх, за энэ албан дээр ажиллаж байгаа алба хаагчдыг сурган дадлгажуулах чиглэлээр тогтмол үе шаттай ажил арга хэмжээнд зохион байгуулж. За үүний нэг нь бол энэ арга хэмжээ гэж энэ сургалт гэж бид үзэж байгаа. За урд нь Монгол улсад ирж исэн, за нөхцөл байдлаа танилцж исэн, биднэртэй хамтарч ажиллаж исэн бас багш нар энд ирсэн байна. Тэгэхээр бас энэ багш нар хэрхэн яаж хэрэгээ шаарддаг. За бидэнд олдтой талууд юу байна? За олон улсын хэмжээнд бас олдтой талууд юу юм гэдгийг бас харьцуулаад тэгээд эндээс бас нэг тодорхой мэдлэг авах болов гэсэн ийм бодолтой байгаа. За энэний хүрээнд бас 94 албаагчийг хамруулна гэдэг нь нэлээд олон албаагч байна. За хүрээлэн буй орчны хяналтын хэлтс байна, экологийн цагдаагийн алба байна, орон нутгийн экологийн ахлахууд, экологийн мөрдөгчнүүд, экологийн байд цаагч нар байж байна. За цаашлаад шинжээч нар байж байна. Байгаль орчны шинжээч нар байж байна. За нутаг дэвсгэрийн харилцааны цагдаагийн боолгой дүүргүүдх албаагч нар бас энэ сургалтанд хамрагч байна. Тэгэхээр дан ганц экологи гэхгүйгээр энэ төрлийн хэрэг шаардлагадаг бүх албаагч нарт энэ сургалт хүрж байна. Энэ сургалтын үр дүн эндээс бас гарах байхаа гэж харж байгаа. Баянзүрт үрдэх цагдаагийн газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн прокурорын газар мэргэжлийн хяналтын хэлцтэй хамтран 11-20 дугаар хороодын нутаг дэвсгэрт барилга ухсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компани амралтын газруудын үйл ажиллагааг шалгаж хөдөө орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдэд хамтарсан хяналт шалгалт хийн ажиллалаа. Налах дүүргэх цагдаагийн хэлцээс цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд төвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, албаагчдын ажлын ачаалттай танилцах зорилгоор нийт ахлагч бүрэлдэхүүнийг нэг өдөр амрааж тасгийн дарга ахлах албан тушаалтай албаагчид ахлагч бүрэлдэхүүний ажил үүргийг гүйцэтгэн ажиллалаа. Багнууд дүүргэх цагдаагийн хэлцээс багнуурс аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын ажилтнуудад мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийн хүрээнд мансууруулахын сэтгцэд нөлөөд бодисын хоров шиг хэрэгэлсэн хүнд илэрх шинж тэмдэг таних арга сэдвээр сургалт зохион байгуулж хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Монгол улсад орчин цагийн дотоодын цэрэг үүсэж хөгжсөний төвд 100 жил яв тохиолдуулан албаагчдын танин мэдхүйн мэдлэгийг дээшлүүлэх, албаны болон хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Unitel компанитай хамтран зохион явуулсан дотоодын цэрэг 100 Uniquiz тэмцээний 1-р шатанд амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр 1, 2, 3 дугаар байр эзэлсэн албаагч нарыг тодруулж дурсамж хадгалууллаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Амар амгалан амьдралын төлөө хамтдаа.